За өөрөөр хэлбэл Батчулуун эрүүл мэндийн хөгжлийн төвийн эсэд эрхтэн шилжүүлэх суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа за тодорхой амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа за элэг болон бүүрний талаар бол зөвшөөрөл авсан баримтууд хангалттай. Харин шүрмсийг одоо авах зөвшөөрлийг авсан талаар бол хоорондоо зөрүүтэй юм 5 зөвшөөрлийн бичиг хэрэгт авагдсан байна л да. Тэгэхээр бичиг хэрэгт авагдсан байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ шүрмс авах зөвшөөрлийг бол эрүүл мэндийн сайдын 2023 оны за 6-ны өдрийн А194 дугаар тушаалын 1-р хавсралтад заасан донороос эд эрхтэн авах шинжлэх боловсруулах хадгалах тээвэрлэх шилжүүлэн сулах устдах журмын дагуу одоо зөвшөөрлийг бол аваагүй байна гэж үзэж байна. Огт аваагүй гэсэн үг биш. Энэ журам зөрчигдсөн байна. Энэ үйлдвэр бол одоо ямар нэгэн хэрэгцээгүйгээр тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд бол алдаа гаргасан байна гэж үзсэн. За эрүүг үеийн тусгаангийн 15 3 дугаар зүйл заасан хүний цус эд эрхтний хууль бусаар авах энэ гэмт хэрэгт бол амьгүй дондрын цогцсууд бас энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Энд бол багтаж орно. Өмгөөлөгчдөр энэ дээр санал өөр байсан те орно. Гэхдээ зөрчлийн тухай хуулийн 6-гийн алдаа гаргасан байна гэж үзсэн. За эрүүг үеийн тусгаангийн 15 3 дугаар зүйл заасан хүний цус эд эрхтний хууль бусаар авах энэ гэмт хэрэгт бол амьгүй дондрын цогцсууд бас энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Энд бол багтаж орно. Өмгөөлөгчдөр энэ дээр санал өөр байсан те орно. Гэхдээ зөрчлийн тухай хуулийн 6-гийн 10-ын 6-ад мөн амьгүй донороос эд эрхтэн авахдаа насваргчийн гэрээсэл эсвэл түүний төрсөн эцэг эхнэр нөхөр хамтын амьдрал бүхий за гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд за энэ нь эрүүгийн одоо гэмтэргийн шинжгүй бол бас зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхээр заасан зохицуулт байгаа. За энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ? Тэгэхээр энд нэгдүгürt зөрчлөөс гэмт хэрэг болж шилжих энэ босгын хувьд бол сэтэл байх хэрэгтэй байгаа тийм. Эсвэл 15 3 заасан арга хурам эхлэх, занал хийх, хүч хэрэглэх аргаар. Тэрнээс гадна сэтэл байх хэрэгтэй. Гэмт хэргийн сэтэл байх хэрэгтэй. Энэ аргыг бол эрүүг үеийн тусгай ангид бол заасан байна. Сэдэлтийг бол тэр болгон заадаггүй. Гэхдээ ямар ч гэмт хэрэгтэй нээсэря актосориос буюу сэдэлт үйлдэл хоёр хойлоо багсан. Энийг тэр болгон заах шаардлагагүй. Тэгэхээр энд сэдэлтээр ялгагдана. За зөрчлийн хуульд заасан энэ зөвшөөрөл авах хэсэг асуудал, бичгээр зөвшөөрөл авах хэсэг асуудал. Ер нь тодорхой маягтан дээр тодорхой форум дээр авж байгаа учраас энэ амар зөвшөөрөл авах асуудал бол яригдахгүй. Энэ талаар өмгөөлөгчдийн тавьсан санал бол зөв. Тэгэхээр амар зөвшөөрөл авсан тохиолдолд зөвшөөрөл аваагүй тооцсон тийм. Тэгэхээр зөвшөөрөл аваагүйгээр амьгүй донороос эд эрхтэн авсан нь гэмтэргийн сэдэлтгүй бол юу энэ гэмтэрг биш бол гэмтэргийн сэдэлтгүй бол энэ зөвшөөрлийн зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр байгаа байхгүй. Гэмтэргийн сэдэлт гэж юу вэ гэдг нь мэдээж тодорхой өөртөө эсвэл бусдад шүүгдэгч батчуулгын хувьд ийм нөхцөл байдал байхгүй тогтоогдог байх гэж утсан байхгүй гэж утсан. Өөрөөр хэлбэл батчуулгын үйлдэлд энэ эрүүл мэндийн сайдаар тогтоосон журмын биелэлт бол эмнэлгийн байгууллагууд бол хангалтгүй байдаг юм байна. Гэтэ энэ нь тодорхой хувийн ашиг сонирхтыг ирмэлцэх, хонжоо олох зорилгоор хийгдээгүй.
зөрчигдөөгүй. Ийм одоо зохион байгуулалтгүй асуудал зөрчигдсөн. За энэ асуудал ийм тохиолдол энийг бол гэмтэргийн шинжгүй. Гэхдээ зөрчлийн 6-гийн 10-ын одоо 5 заасан зөрчлийн шинжтэй гэж үзнэ. Тэгэхээр зөрчлийн шинжтэй тохиолдол бол учруулсан хохирлыг зөрчил одоо үйлдэл итгээд бүрэн төлж барагдуулахаар байгаа. Цаашдаа магадгүй иргэний хэрэгцээ хүрээнд ч гэсэн сэтгэл санааны хохирлуудыг нэхэмжлэх нь цэвэр иргэний хэрэгцээ бас хүрээнд шийдэгдэх боломжтой асуудал. За ингээд өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлтүүд Бат чулууныг холбогдсон үйлдэлийг гэмтэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр сагаатгсан ийм шийдвэр гаргасныг мэдгдээ та бүхэнд. За асуудал тодорхой зүйл байхгүй шүүгүрдэ хаасан мэдгдээ.